Хамгийн гол нь тий өнөөдөр яг хүүхдүүдийн дэргэд байгаад харахад бол хүүхдүүд нэрээ итгэж найддаг юм шүү. Аав ээжээсээ 5 жил хол байна. Ээж аваад 10 жил болж байна. Ингээ хамгийн гол нь тэр хүүхдийг амьдруулад байгаа юм хизээ нэгэн цагт ээж маань нэр нь би ээж дээр очино гэдэг итгэл найдар байдаг. Тэгээд хүүхдээ гадагшаа авнаа гэж хэлчихэд авахгүй байхаар хүүхдийг бурууддаг юм шүү. Тэгээд авнаа гэж хэлсэн бол заавал аваарай, ирнэ гэж хэлсэн бол заавал ирээрэй. Хийсэн амдаа маш сайн хамгийн гол алдагддаг юм тэнд байдэн шүү. За баярлалаа үзэгчдээ. За бидний нэвтрүүлгийн цаг маань энэ хүрээд одоо өндөрлөгт өгч байна. За бидний хэлцүүлгийг үзэн суусан үзэгчдээ дотроо нэг нь тунгааж одоо суусан гэдэгт итгэлтэй байна. Энэ дээр одоо төрийн оролцоо маш чухал гэдгийг оролцогчид маань хэллээ. Үзэж суугаа таа ч гэсэн бодож байгаа. Гадаад харилцааны яам ч гэсэн үүн дээр анхаарал асуудал одоо хандуулах цаг нэгэнт болжээ. Гадаадад ажиллаж амьдарч байгаа тэр олон монголчуудын ард үлдэж байгаа хүүхдүүд хэд байгаа вэ? За гадаадад одоо явхад заавалч гэр бүлтэйгээ явахгүй ганцаарингийн явуулах ямар одоо юу вэ? Гэр бүлийн эсвэл хүүхдүүдийн авч одоо нэг эртэж нь явуулахад ямар гарцсан гэдгийг одоо төрийн зүгээс анхаарах цаг нэгэнт болсон байна. Мөн энийг үзэн суусан хүүхдүүд та бүхэн ээж аваагаа хизээ нэгэн цагт эргээд маш сайхан аз жаргалтайгаар эргэж ирнэ гэдэгтгээрээ за гадаад ажиллаж амьдарч байгаа эцэг их та өөр хүүхдтэй хизээж бити худлаа ярьж байгаагаар мэдээж өөр хүүхдтэйгээ байнгын холбоотой тэднийхэн санал сэтгэлийг ойлгож дэмжиж тусалж байгаарай. За Монгол хүүхдийн нүдэнд гунгийн сүдэр бүү тусаг гэсэн үгээр энэ удаагийн нэвтрүүлгийг өндөрлөж байна. Баярлалаа. Нарны гэрэл хүүхэд насыг цэцэг шигэн хайрдаг наашлах цагийн замыг точлон цэнгэрийн дугаан үргий газрын хаан хүүхдийн хүслийг гал шигээ дээдли хүний орчтон жаргалын болог хүүхэд насаа хайрлаа хүний орчтон жаргалын болог хүүхэд насаа хайрлаа мянга чичиний хүүхдийн мөрөн манай харгийн хүүхэд бүхэн түрэн дууж байна. Гэр бүлийн аз жаргалаас тухайн нийгмийн хөгжил дэвшил шалтгаалдаг. Тэгвэл аз жаргалтай гэр бүл болгохын тулд тухайн гэр бүлийн гишүүд хамтдаа байх хэрэгтэй. Эцэг гэхийн хайрыг мэдэрч өссөн хүүхэд өсч том болсон. Бусдад хайрыг хүргэдэг. Хүүхдийн цангилсан энийг чин сэтгэлээсээ энийг баяр хөөр хүн бүрийг аз жаргал бүтэлдэг. Тунуудахгүй бидний нэрлэж хэлж заншсан хүүхдийн баяр буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болно. Энэ өдөр хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, хайр гэрэлтэх ёстой. Аав ээжтэйгээ хөтөлцөнгөө хэн нэгнийг хараад магадгүй бяцхан зүрхэндээ гомдол тэн өсөх тэр хүүхдийн нэрийг хэн бүртээ. Бидэнд хамаагүй наад иргэд чинь өөрсдийнх нь дураар явсан. Хүүхдтэйгээ хамт байх эрхийг бид богдуулаагүй гэж автан тушаалтан хүүхдийн төлөө ажилдаг гих олон зуун төрийн бус байгууллагууд энэ асуудлыг бидний асуудал биш гэж өөрөөсөө түлхчихсэн. Тэгвэл олон улсын энэ жишээд төрөөс зохицуулж байсан баримт жишээ зөндөө. Нэгдсэн бодлогоор энэ асуудал анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Хаягдмал хүүхдийг хаягдмал Монгол болгохын тулд таны, миний төрийн оролцоо үүнд хэрэгтэй. Монгол хүүхэд бүр хайр мэдэрч босох болтугай. Чийж бас чадна. Ань хүүхдүүд чадвар савч өгөө. Үнээр хүүхдийн башин өгөө нэгцгээ. Утлан эсэх хүслийн шугуугаг өглөөшигээ харагын ирэх цагийн айсыг зүгмүү итгэхийн дугаан үргий нарны хан хүүхдийн хүслийг нандэгнэндэгли Орчлонд жаргалын болог хүүхэд насаа хайрлаа Хүний орчлон